Nvidia компани Intel-д $5 тэрбум хөрөнгө оруулалт хийж байгаа мэдээллийг цацчихсан бол өчигдөр шөнө Nokia компанид $1 тэрбум хөрөнгө оруулалт хийж байгаа гэдгээ зарлалаа. Тэгэхээр Nokia-гийн хувьд бол манай монголчуудын хувьд бол маш сайн мэддэг гар утсан үйлдвэрлэгч байсан шүү дээ. Тэгэхээр одоогийн байдлаар Nokia өрөө холбооны салбарын бас дэд бүтцийн томоохон тоглогч нарын нэг байгаа. Тэгэхээр Nokia, Nvidia хоёр хамтран гэдэг нь бол ямар хүлээлтийг үүсгэж байна? Тэгэхээр бас Nokia-гийн яг энэхүү хувьцааны үнэлгээнээс бид нар бол харах зүйтэй баг. 2011 онд бол ерөнхийдөө Nokia компани бол энэ гар утасны зах зээлээс ерөнхийдөө бараг гарсан гэж хэлж болно. За түрүүн ганагийн дурддаг яг энэхүү одоо 5G за яг одоо бол 5G за тухайд бол 3G 4G гэдэг ингээд явж байгаа тийм. Энэ генерашнууд дээр бол ажилладаг ийм компани болж хувирсан. За ер нь бол бидний мэддгээр яг энэ Финландийн хамгийн томоохон компани бол хамгийн өндөр үнэлгээндээ бол 2000 онд нэг ч хувьцаа нь бол $61 байсан. За өнгөрсөн жилийн одоо нөхцлөөр харах юм бол хамгийн доод үндэ бол очихдоо $3 орчим бол очсон байж байна. Нөгөө 60 $10-аар үнэлэгдсэн нэг ч хувьцааны үнэлгээ $3 төрсөн гэсэн үг. За тэгээд өчигдрийн мэдээлэл гарснаар бол Nokia компани үнэлгээ яг одоо бол $7.7 одоо долларт бол харагдаж байна. Тэгэхээр энэхүү өсөлтийг би бас та бүхэнд дэлгэцэн дээр харуулъя гэж бодож байна. За график чартаар харах юм бол 2021 оноос хойшх одоо өсөлтийг бол энэ нөхцлөөр бол харж болохоор байгаа. За 2021 онд бас нэг томоохон өсөлт орсон Nokia компани дээр. За энэ бол маш өндөр урт зүй үүсгэснийг та бүхэн харж байгаа бох. За тухайд яг юу болсон гэхээр мим хувьцаа гэдэг ойлголт бол ерөнхийдөө зах зээл дээр гарч ирсэн буюу Nokia компаниг одоо мим хувьцаанд хүртэл оруулах хэмжээний очсон гэсэн. Тэгэхээр Nokia компани бидний мэддгээр маш том компани байсан. Тэгэхэд 21 оны байдлаар бол мим хувьцаа олтлоо буюу нэг өдөрт одоо ойролцоогоор $4-оос бол бараг $10 хүртэл өсөж исэн нөхцөлийг бол бид нар харж байна. За ингээд харьцангуй бас нэг 3-аас 4 $5-6 одоо үнийн хөдөлгөөнд бол 4 жилийн хугацаанд бол явсан байна. За ингээд өнгөрсөн одоо 6 дугаар сарын сүүлээс хойшоо бол Nokia компани үнэлгээ $4-оос за өнөөдрийн бидний харж байгаа $7.7 хүрж байна. За энэ сүүлийн өдрүүдийн өсөлт одоо юутай холбоотой юм гэхээр мэдээж энэхүү Nvidia компани одоо хөрөнгө оруулалттай холбоотой. За яг одоогоор бол нэг 41 орчим одоо биллион буюу тэрбум $. Зах зээлтэй ийм компани явж байгаа. Тэгэхээр Nokia-г бол бид нар цаашдаа ирээдүйд одоо юу гэж харах юм гэхээр магадгүй энэхүү хамтралаас болж дахин цаашаа өргөжих боломжтой юу гэж бол хүлээлт үүсэж байна зах зээл дээр. Тэгэхээр Nokia-г бол одоо урт хугацаанд харах юм бол мэдээж суурь сайтай энэхүү компани маш том байсан. Тийм учраас бас яг энэхүү хамтралтайгаар одоо хамаарад бол үнэлгээ бас өсөх боломжтой болов уу гэж харж байгаа гэсэн. Тэгэхээр яг энэ мэдээллийн талаар Nokia-гийн гүйцэтгэх захирал Justin Hotterday за Америк нэгдсэн улсын харилцаа холбооны технологиг эх оронд нь буцаахад тусалцаа үзүүлж байгаадаа маш баяртай байна гэдэг өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн байна л да.